За нэгэн одоо энэ сайхан үдэш яруу найрагчд маань галаа тойрон галаа өрдөн сууж байна. Монголчууд галыг дээдэлдэг, тэнгэрэн дээдэлдэг. 93 наадамтай ийм сайхан ард түмэн шүү. Би биенийхэн шүлэг яруу найрагт хансан жаргахаар ингэж сугалсан байна. Монгол хүн бүрийн сэтгэл догтлуулсан очуудын нөгөө наадмын орчин гэдэг тийм ээ. Саха энэ Монгол нутгийн тэнгэр дор нэгэн үдэш гал манан хамт сууж байгаа яруу найрагч ах дүүс найз нөхөдтэй баярлалаа. Монгол наадмын урд орой олон дурсамж та бүхний маань зүрх сэтгэлд урган гарч иж байгаа хаа. Өглөөний одоо сайхан үүлийг шинжиж ямар морь төрүүлэх нь ямар бүх төрүүлэх нь гэж тэнгэр хангаагаа шинждэг ийм сайхан зүүн бэлэгтэй ард түмэн. Ийм сайхан ард түмний үргэлжлэл болсон тэр дундаа яруу найрагч та бүхэнтэйгээ наадмын урд шин ингээд сууж байгаадаа маш их баяртай байна. Ингээд баяр жаргал ахаас эхлээд бас наадмын дурсамж ер нь наадмын одоо утга бэлэгдэл зүүн бас юу юм бэ? Та юу гэж яруу найрагч хүний зохиолч хүний хувьд юу гэж боддог вэ? Соёлын гаяа зүтгэлтэн яруу найрагч баяр жаргал ахаасаа бас асуумаар байна. Би ингээд сайхан эр хас зураа сууж. За. Манай баярагч бас хас шүтдэг. Тэгээ зүг буруу хас тэнгэр тэтгсэн 3 бэлэгдээ нэг эр хасаа сайхан газар дэлхий дээрээ зөөлхөн сэлээд наадам гэдэг бол одоо монголчуудын сэтгэл догтлон үлээдэг хоёр том баярын нэг. Яалтчгүй цагаан сар наадам баяр бол яалтчгүй арга байдаг баяр юм аа. Тэгээ өвлзөн баяр гэдэг шиг. Наадмын тухайд орсон энэ ороо бүрнээ дээрвэл манай Чингис хаан хамтлагийн жаргал сайхан ах маань надад баймбай уцаар ярих болгонд нэг үг хэлдэг. Үгүй тэр жил хоёулаа тэр нэг хүйд болоодаг хоёулаа хүнээс болгож нэг 10% шүр идэж үлээ гэл. Үгүй тэр одоо хүртэл багтахгүй гэл. Тэгэхээр тэр бодвол тэр одоо хүний сэтгэлийн баясал хөөрөл өөр тэр жилийн наадмын хоньны махлуудыг хамттай тэгээ наадмын уур амьсгалын тэр олон сайхан ахуй орчин гоё байсан болоод тэгээ тэр сайхан хүний сэтгэл тэр тод орсомж үлдсэн байх л да. За миний хувьд наадамд одоо 7-ныхон их баг сунгаан дээр бас болоогүй. Бас нутгийн ах нарын бас морийг уйж одоо унаж хоёр удаа уралдсан. Тэгтээ нэг тийм мундаг сүйдтэй уралдаж чадаагүй. Тэгтээ олон халахын олон сайхан хурдуудын алтан тоосонд орж тэр маань бас яруу найрагт дэм өгч урам зоргийн минь одоо хөгтөнгөрөөд бадрааж сайхан үс суглуулахад бас дэм болсон болоо гэж би бас боддгийг. Наадмын тэр сэлмэг өглөө хүн болгон огшиж хүн болгон одоо Монгол хүний ой санамж үндэсний бахархал яс цус дээш ингэж яс одоо нэг одоо гэрэлтэж цус бүлгэлдэг ч юм уу тийм сайхан одоо гайхамшигтай үндэсний маань өв соёл юм да. Одоо мянган жил битээр одоо сайхан наадаж ирлээ. Наадна гэдэг бол хөгтөнгөрийн аргад нь бороо хураа аргад нь мөн одоо эрчүүд одоо Монгол түмэн маань Хямрал унжааган сэргэн бадран гэсэн нэг талын бас нэг зан үйл юм уу да гэж би боддог шүү дээ. За наадмын өмнөх орой галын дүүл бас сайхан саралцаад хүн бүхний дурсамж сэдрээд сууж байна. За манай гант тулгах бас наадмынхаа дурсамжаас нандин дурсамжаас телевиз үзэгчнэртэй бас хуваалцвал. За тий одоо Болгон аймгийн Хишгүндэр сум манай одоо хөшөөтийн гол миний аав адуучин норуу гэж одоо тэр ихэнх хүн. Тэгээд аав маань мордоо уяад манай хөшөөтийн голынхан яг наадам руугаан явахдаа Дархан хаан уулынхаа өөр бил очиж хондгийн. Тэр үл яг энэ шүн багхгүй юу? Бүгдээрээ сумаараа. Одоо яг хөө ерөнхийдөө сумынхаа 3-4-р багийнхан гэсэн үг үү? Тий. Тэгээ 2 багийнхан хөшөөтийн гол баян голынхан Дархан хааныхаа үүртгэж хондог. За тэгээд тэр оройны тэр шүний мордын одоо ямар одоо юу гэдэг ямар хоолтой хонох яаж хонох гэдгээс маргаан шөглөөний тэр мордын одоо шалтгаалдаг тий. Тэгээд одоо би яг л одоо энэ шүн ингээд энэ торгон шүн ингээд над нэг тийм цаг хугацааны дараа одоо бараг хөдөлж өнд 30 хэдэн жилийн дараа ингээд нэг тийм наадмын урд шүнийг надад санагдуулсан их тийм гайхамшигтай сайхан шүн байна. Дархан хааныхаа билд ингээд хоноход бүгдөө ингээд мордоо сайхан одоо за нэг зугуухан идүүлнэ. За одоо энэ болцсон шүү. За ингэсэн шүү. Дандаа цаг минутаар дэг журмаар юм явж идэг.
За одоо ингээд морь болно. Одоо ингэ. Тэр шүн ерөөсөө л миний аав болоо тэр сайхан ус нутгийн маань уяачд бол ерөөсөө унцдаггүй. Тэгээд хоорондоо дандаа сайхан юм ярьдаг. Маргааш өглөөнийхөө наадмыг ярьдаг. Маргааш өглөөнийхөө мандах нарыг ярьдаг. Тийм их сайхан төсөөлж ярьдаг. Онцгой бэлэгдэж ярьдаг. Тийм онцгой сайхан цаг мөчөд маргааш бол нэрээ хэний аавын хүүгийн магнайд Азийн тэнгэрийн од харанхол хин гэдэг уяачийн магнайд Азийн тэнгэрийн од харанхол гэдэг бол сонирн байдгийг шүү бол юм гэдэг бол сайхан байдаг. Наадмын урд орой гэдэг бол гайхамшигтай урд орой. Энэ оройн одоо миний шарвын сүрэнжи одоо би бол дандаа миний сүвье гэж ярих дуртай. Тэгээ миний сүвье долгорын ямаах маань гэдэг тэр сайхан эрхэм хүмүүс маань дандаа Долоон борхон одондоо залбирж яадаг. Тэгээ энэ оройны Долоон борхон од арай л өөр Долоон борхон од шүү гэж би бодсон сууж байна. Ган толгойхыг ярьсан чинь надад нэг дурсамж зэвэрчлээ. Манай нэг наадам бол бас наадам нь яг л урд шөнө байсан юм да. Тэгээд их олон харгантай, өвс ногоотой, булагтай газар өөр нутгаас манай холын хамаатны урайхаа одоо уяачд ах дүүнэр маань ирэхгүй юу. Тэгэнгүүт би нөгөө морио ман чанжгаад энэ нөгөө их могоотой газар байхгүй юу. Тэгээ бид нар бол яг хөө тэгээд морио манжгаа юм чинь мориноосоо буугаад эмээлээд ирлээл унтаал ингээл майхны хаажууд өвчдөг. Тэгээ нөгөө холоос ирсэн нөгөө нутаг мэдхгүй хүмүүстэй очиж манайх одоо их могоотой энийг их могоотой газар хонж ийн гэдэг нэг хүүхдэл болсон ам алдсан. Тэгсэн нөгөө хэд маань мориноосоо буухгүй морин дээр наадмын урд чинь морин дээр ингээл хонжиж үлээ ингээл харган дол ингээл нэг толгой шавуулзаад морьтойгоо тэгээд наадны хөрхээр урагшаага ингээл урд бүргнээсээ могоноос яагаад мориноосоо бууж чадахгүй нэг эмээлийнхээ хойдлоор суучаад ингээл эмээлээд ирлээд морин дээрээ унтаад тэгээ хонж байсан санагдаж байна. Сонин дурсамж зэвэрч байна. За манай хавгд орж маань бас наадмынхаа дурсамжаа хуваалцвал. За надад бол одоо цойрон газар өссөн болохоор нэг тийм яг юм одоо хээр хөдөө ингэ сууж исэн юм дурсамж бол үнэхээр байхгүй байна. Тэгвэл нөгөө түрүүн баяр жаргалах маань хэлсэн одоо нэг наадам цагаан сар хоёр бол дарга хуулих хоёр шиг ийм монголчуудын хувьд ийм баяр наадам юм аа гэж. Тэгээд цагаан сар наадмаар бол одоо монголчууд чинь шинэ хувцас дээл өмсдөг. Тэгэл маргааш наадам гэж бодохоор нөгөө шинэ одоо хийлгсэн дээл байдаг юм уу, шинэ авсан хувцас байдаг юм уу, тэрийг өмсөд л наадмын талбаараа явна гэдэг энэ нэг юм догтлол байдаг. Яг л одоо миний хүүхэд насны догтлол яг тэр л одоо санаанд орж байна. Тэгэл нөгөө шинэ авсан хувцас байн гаргаж ирж өмсөд л буцааж тайлал эвхэд л ингэдэг л нэг юм дорсомжил надад одоо бодогдож байна. Ер нь бол наадмын өмнөх өдөр гэдэг чинь сонио шүү дээ. Бөгчүүдийн дутуунаар, уяачдын дутуунаар, хараваачд, шагаачдын дутуунаар маргаадарын дандаа хожсон ч хожигдсон ч шагнал болж ирдэг байхгүй юу? Ер нь бол Гоё юм тийм. Дутуунаар шагнал болж. За манай ган тулгаас дурсамжаасаа хуваалцвал. За одоо олон шин морь манаж одоо хонжтой тэгээд хүүхэд байхад ах нартай бороотой шинж таарна. Сайхан налгар шинж таарна одоо наадмын урд өдөр бол одоо янз бүр таарна шүү цагуурын хувьд. Манай нутгийн онцлог чинь юу вэ? Манай нутаг бол дунд говьруу тэгээд салхи шуургатай аж хүн таарна. Одоо морь манах гэдэг бол одоо тэр хамгийн том ажил. Тэгээд тухайн үед бол жинхэнэ нөгөө өвсөөр уралдаг байсан үе. Жинхэнэ нөгөө Монгол уяачийн шанц шүрмэс юу байдгийг ухаан одоо бүх юм тэр хоолыг тааруулж гэдэг юм л явж байсан тийм л юм цаг үе шүү дээ. Тэгэхээр яг л тэр үед одоо энэ хээр морийг өнөөшин тэдэн цаг идүүлээд тэдэн цагт бараарэ гэд ах хэлвэл яг тэрийг л дагана. За үгийг хэлдэг бол одоо яг бол хариултгал тийм л үе байж одоо унаач хүүхэд гэлтгүүгээр бас морион цог маналцдаг. Тийм сайхан цаг үе байсан. Том уяач нар ч ерөөсөө тэгдэж штэ. За энийг 30 минут хазуул. Энийг бити хазуулаараа нэг жоох усагч гээд асар нарийн ярьж байгаа штэ тэр. Тэр бүгдийг л одоо гардан гүйцэтгэгч нар нь одоо морины хүүхдүүд, туслан гүйцэтгэгч одоо залуучууд л бүгдийг намжуул. Бас л ажил хараа шүү дээ тийм үү. Би ард түмний бол сансар төөрөх мөч. Сансар төөрөх мөч. Энэ надад бас наадмын тухай дурсамжууд сэтрэл байна. Наадмаар нэг 3 удаа бизнес хийх гэж үздэг байхгүй. Анхны одоо бизнесмен бол манай аав ах маань нэг сайхан ногоон шаахаа таваад энэ 3 дугуй таваад нөгөөдөгтөө юм том кастралын дотор дүүрэн бууз хийгээд наадмын талбар руу явдаг байхгүй хүүхэд байхад.
Тэгээ нөгөө олон уул даваа асаг ингээд явж байгаа нөгөө шахаад нэг хөмрөөд дэнжээр нэг бууз. Тэгээ тэр авгах тэр бууз зарах бол бодох байсан юм аа. Тэгээ сүүлд эхнэртэйгээ бас Улаанбаатар хүүд олон дэнж дээр бас хуушур зарах гэж үзлээ. Тэгээд анхны машина аваад явж исэн чинь би ч авах хуушур аваарэ гэж явж исэн чинь ерөөсөө хүн авдаггүй бороо ороод. Гэсэн нэг ихч нэг майхантай хэдэг хүмүүс дуудаж байна. Хөө чи чинь нэг завхан чөлөг уншаад байдаг хүүхэд мөнөө гэс. Мөн байна хуушур аваарэ гэж. Яг нэг 20 хуушур зарчлаа. Дараа нь ингээ манай ихнэр явж ирсэн. Хуушур аваарэ гэж машиныхаа цонход юу доогороод хамин доогороо ингээ нуугдчихад. Тэгээ тэр хуушурч яаж зарагдах вэ? Тэгээ тэрэл найз нөхдүүдэрээ сайхан тараагаал сайхан наадны одоо эхний өдөр нөгөө өмнөх шөнжингөө хийсэн хуушураа тэгээ сайхан өмнөх өдөр нь сайхан хүртчихэж илээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч чиглэл компани хамтын хүчээр хөгжлийг бүтээцгээе. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Сүүн Зармаг чанарыг эрхэмлэнэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Саруул Кемп амралт тайван орчинд тэргүүн үйлчилгээ. Бидний дунд одоо энэ хамт нь баяраах байна. Бас залуудаа мар мал уйж байсан, уяач нартай ойр байсан хүмүүний хувьд соёлонгийн тоос яагаад чухал байдгийг би яхаа. Яг соёл морч юм байхгүй юу? Одоо бүх насны мордоос хамгийн өндөр хурд гаргадаг адуу байхгүй юу? Одоо бүдүүлгээр ярих юм бол 80 милийн хурд, 60 милийн хурдыг морд гаргадаг бол соёл ингээд торгон 90 хансан соёлон 70-80 хүртэл хөдөлдөг ч юм уу тийм ээ. Тэргээр нэг тал юм бэ. Одоо хамгийн хурдан одоо нас жинхэнэ хямар бадраадаг адуу гэсэн үднээс хүмүүс ч одоо хөлснөөс найдсаваа за энэ жилийн наадам яаж авсан гэж маш их сэтгэл зүрхэн байсан. Өөр одоо 90 ярн чигээд тий. Одоо бөхчүүдэр нэг хамгийн торгон хэдэн нас вэ? Нэг 28-аас 32 нас гээл. Тэр хөгшнөө. Хөгшдөхгүй. Тэ нэг ер нь бол нэг 19-өөс нэг 25-6 нас юм уу даа. Манай ган тулгаах бол бас сонины олон сайхан наадмын одоо ярилцлага, олон сайхан тэмдэглэлүүд бичсэн байдаг. Тэгвэл одоо энэ Монгол бөхчүүдийн бас сонирхолтой бүр хуучны бүх морь тийм ээ хуучны сайхан харваач бөхчүүдийн түүхээс бас дурдвал хуваалцвал. За наа чи бас их сонь сайхан асуулт тийм. Яг бол би манай одоо өсгөөөр дархан аваргын аав гэлэг жамцгой битээр арангаагаар нэг бараг 10 хэд хоног хамт явж буур аваргын тухай суврал баримтууд одоо нэвтрүүлэг гэх үү одоо үндсэндээ би бас өдрийн сон дээр 8 цуврал нэвтрүүлэг гаргаж буур аваргын тухай бас бичиж ийлээ. Тэгээ одоо Баяна аварга, Муй аварга гэл Цэрэн тогтог аварга гэл тэр алдартай одоо бөхчүүдийн тухай ингээд ярьсан Монголын түүх домог болсон хүмүүсийн тэр яриа хөөрөө дуртатгал дурсамжийг бас авж үлдснээр бас нэг бодны их баярлаж явдгийг шүү дээ. За сайхан шордог сайхан болж юм да. Наадмын өмнөх хоолч сайхан bay шүү гэд ярил л та. Хэдүүлээ хоолойн тааруулж идэв шүү маргааш наадамтай. Шорлог гэж би боддог юм шорлогч биш юм аа. Шүрлэг юм шиг уулна. Тэгээ нөө хутаар байгаад Шорлог бол шөрлөг чинь баг Шөрлөг чинь бас тийм монголч гоё зөв шүрүү байхгүй юу? шөрлөөд байгаа шүү дээ. Гэхдээ шорлно гэж бас байгаа. Гал дээр нэг яа галын юунд Тэр чинь нутгийн юутай л. яг энэ наадмын өмнөх ороод нэг тийм утааны хамт шиг гэсэн бор цай авах бас гоё тий. Би хийж чарччээ. Одоо хүмүүс анзаардгүй. Ер нь Монгол төрийн их ёслол энэ баяр наадам гэдгийг чинь цагаан сар гэдгийг чинь манай яруу найрагчдын зохиолоор л явагддаг юм шүү дээ тий. Тэгэхээр ерөөсө хамаг ивний дээр яруу найрагч гэдэг юм бүр онлын физикчдийн дээр яруу найрагч завлаа суурчихсан байдаг гэдэг чинь тийм учиртай. Бүх урлагийн анх одоо их хүндэс болдог. Үгийн урлаг гэдэг чинь хүмүүс оюун санааныхаа дотоод бодол сэтгэл бүх юм гагцсан үг тэр дундаа төгс илэрхийлж чадах. Төгс илэрхийлэг бол яруу найраг ашиглахаас өөр арга байхгүй. Аян чин туурчин уулзсан ч гэсэн амар мэндэ тийм ээ. Тэгээ за аятаа амархан сайн байна уу тэгээд зэсэлж ярьдаг байхгүй юу. Одоо чойным их найрагчны шүлэг байдаг үстэй тийм. Ярих нь хүртэл дуу шиг энэ ард түмний яруу найрагч байна гэдэг
тун амаргүй гэж. Тэгэхээр Монгол төрийн их наадам бол одоо Монголын одоо гайхамшигтай үндэсний хөгжмийн зэвсэг Монголын гайхамшигтай үгийн мэргэдийн яруу найр гэдгээр тогтож уламжлагдсан өвлөгдөж ирсэн юм гайхамшигт түүх цадаг бас байна. За ам болон бичгийн ингээд яруу найрыг уран зохиол гэдэг ингээд өгч. Тэгвэл энэ танаа одоо та бүхний нутагт байдаг үнэхээр тийм цэцтэй, бэлэгтэй юмыг хараад шууд л өрөөдөг тийм хүмүүс юу байна? Ган тулах одоо тийм хүн байвал бас алдаршуулан нэвтрүүлгээрээ танилцуулж тэр нутаг орныхоо өөрийнхөө харж байсан тэр дурсамж ямар дурсамж одоо манай говь тал нутаг бол одоо задгаа ус ховор, нуур булаг ховор, гол гориг ховор учраас усан дээрээ цуглдаг. Одоо нэг усныхан гэж ярьдаг бол говь талынхан бол нэг хонхорынхан гэж ярина. Тэгээд тэр хонхортоо цуглаж тэр нэг усан дээрээ өдрийг одоо бүтээн шүү дээ, орчлон бүтээн. Тэгэхээр тэр хооронд тэндээс л одоо жинхэнэ нөгөө орчлонгийн яриа хөөрөө чимэдэр жахын нэг шүлгэн дээр гардаг байх та. Нөгөө хорвоогийн явдлыг хоньны хүнээс асуу, алаг дэлхийн явдлыг адууны хүнээс асуу гэж нэг хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бас нэг нутгийн онцлог байх шиг. Яалтчиг одоо говь талын ард түмэн бол их цэцэн мэрэгэн ард түмэн одоо ерөөлч гэлэг болсон гэж хүн бол одоо манай Дундгов аймгийн сайхан уус юм гэдэг юм. Ер нь тэгээд нэг усан дээр ямар улс байна гэд ярихад нэрийг хэлэхгүй. За угийн хулгар, удмын хулгар, урагшаа алхадгүй л 3 байна гэд хэлчих жишээтэй. Тэгэхэд нэг 3 хүн байгаа нэрээс ямар 3 хүн тодорхой. За хэнийхээр буугаад ирвэ гэвэл одоо тэгээд ер нь толгой холбоод бол цэцэлчих нэнүүхэн тийм ард түмэн. Тэр одоо ёстой л нөгөө түрүү баяраа ахын хэлдэг энэ одоо ийм сайхан яруу үгээр хэлдэг ард түмний дунд одоо яруу найрагч байна гэдэг яасан хэцүү вэ гэдэг бол тэр одоо ард түмний дундаас л одоо тэр цэцэн бэлэг тэ үг гэдэг одоо гайхамшигтай юм өөрөө тэрийг л бүтээдэг юм байна л да. Чимэдэрж найрагчи тэр гайхамшигтай их оргоор юм бэ. Алтан дэлхийд юу болж байна? Адууны хүнээс асуу. Хорвоо дэлхийд юу болж байна? Хоньны хүнээс асуу. Тэгэл эргээ яваадаг. Яг л тийм ард түмэн шүү дээ. Үнэхээр одоо цэцэн бэлгийн хувьд бол гайхамшигтай ард түмэн. Ер нь тэгээд намайг бол одоо жишээлбэл хүмүүс чинь би одоо анхны багш яруу найргийн багш хэмбэ гэхээр одоо би бас заримдаа хэлмээр санагддаг шүү дээ. Намайг анх яруу найрагт хөдөлсөн гайхамшигтай багш нар чи мөрөөдөө тоглоомчд байсан байхгүй. Гэрийн сүдэр тийм ээ. Тэр дотор тараг залгалаад тужирганд тараг дүүргэж байгаа нэг сайхан залгалаа зогсож байхад тэр гэрийн хаяанд 5 хэрийн болоо 50 газар тайж үний өр 5 болоо нэг ялуу гэдэг. Би чихэн нэг л хоногш. Чихэн хоногсоор байгаа. Тэгээ мөрөөдөө тоглоомонд хүртэл тий зарим нь гайхамшигтай юм хааку ч юм уу те 2 мөртүүд юм уу те 4 мөртүүд хэлж байна тэд нар чинь те тэгээд тэр агуу их одоо их монгол хэлнийхэн тэр удаа туйлж өгнө гэдэг дэрчхэ хэлдгээр агуу их мэддэггүй агуу их хүмүүс гэдэг одоо тэр хөлөг тоглоом дээр энэ тэр л ам бэлгийн үг энэ чи айгүй нарийн шүү дээ ер нь ам бэлэг энэ тэр одоо анхны шатныхан дасгал болж өгсөн энэ бол түүхийн нүцгэн үнэн байв юм шүү. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч чиглэл компани хамтын хүчээр хөгжлийг бүтээцгээе. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Сүүн Зармаг чанарыг эрхэмлэнэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Саруул Кемп амралт тайван орчинд тэргүүн үйлчилгээ. Наадмын өмнөхөн нар манхайсан бүхгийн голоо өгсөж нэг хүмүүслээ Уяамардын сувдан хөлс нугын цэцгэн шүүдэрлэж уулсын цэнхэр билээс айраг адуу үнэрт нь тэнгэрийн задасны үзүүр баримжаалс их соронгаа эргэж тэгийн арын толион дээр хөөстэй амгаа татна гэд яг тэр бүхэг төргний голын тэр яг нэг наадмын нэг тэр хурдан мордын тэр торгон ир тэр хөөстэй амгаа тэр Уяамардын сувдан хөлс хөлөрж байгааг бол одоо үнэхээр мэдэрч үлдсэн шүлэг бол энэ шүлгэнд манай гүр базар ах юм бас нэг гоё шүлэг байдаг сте тий. Дагуул хийсэн суулаалцсан 3 сумын хүүхнүүд суулаа халсан 3 энэ хэлэлцсэн юм шиг тий.
Тэр торгон дээлээр ээжсэн. Гайхуулцаад нөгөө бүсгүй шууд нь торгон дээрээ гайхуулаад. Тэгээд энийг бас манай Эрдэнэчрэх Баавдар жахын дээр сайхан ах нар маань тэгдэгсэн. Гурийн хоёр нь тэгээ яг Монгол төрийн наадамд анх удаа 512 бүх сумын наадамд барилдуулсан хүн чинь манай гүрийн ах шүү. Тэгээд Тэгээ биш үү манайха гүрийн ахын тухай нэг гоё одоо бодит явдал шүү дээ. Гүрийн ах наадам тайлбарлаж байгаа. За оны түрүүш айцын даваагсаа гараад ирлээ. За тэгээд айцын даваагсаа гараад ирлээ. За даад хамгийн хулч гэдэг юм уу? Данзны мөхөр азраг одоо тарихлж явна гэснэ. За энэ назрын хөл чанга байна. Зүсүүлалдсан 3 сумын хүүхнүүд. За хээр азрагараас нь гараад ирлээ. Үүлэн үргөө хөрхөн алтан ширээ тэнсрэма үйтэн хуар тэрлэгийг за бор азрагараас нь ороод ирлээ. Тэгэхээр Монгол хүн чинь тэр дундуур шүлгээ өсчих гээд байдаг. Мор шүлэг хоёрын завшилдаад байдаг. Тэгээд нэг жихэлдээ чэжэрнэ. Тэгэхээр энэ бол Монгол хүн мор хоёрын тэр нэг явдлан мөр хоёр нь одоо нэгсээд тэгээд одоо багтаж ядаад байгаа байхгүй юу. Баяр наадмын гачин гой мөрүүд байдаг учраас бас тэгэж тэрийг бас нэг ард хүнд хүрчих гээд. Тэгэхээр том алхагнууд дахиж харааж орж ирээд байдаг. Айцын давгаар давдаг хаад алдартлогоо ороогоод харж одоо ерөөсө шүлгийн хүсэл уншуулж өгдөг. Тийм гоё юмнууд яриул одоо ихэлдээ. Тэр чимэдэрж шагаа ах хоёр Монголын хараадаг моринд явдаг. Тэгээ нэг дэрсний ард дээр суудаг гэдэг нэг гоё яриа байдаг шүү дээ. Тэгэж нөгөө араадаа ч нөгөө сонсох хурлаг учраас тэр газрын морины төвөргөө тэрийг л авах гэдэл аврагууд бас нэг тэр нарийн юмнуудыг мэдрүүлэх гээд яг бодит байдлыг мэдрүүлэх гээл Газар чагнаас ууж. салхины шоом морины төвөргөө тэр ингээл чимээлээ байж үү. Тэр энэ бас гоё шүү. Гоё. Манай чимээ ахын нөгөө юу байдаг штэ. Нутгийн бөхчүүд нөгөө гэрт нь очиод чимээ ахын дочи гэдэг дөргөөд нутгийн бөхчүүд нь дундгойн бөхчүүд л биш гоо. Тэгээд чимээ ахын дочи сайхан хэрийнхэн жаврыг үргэнэ гээд дөргсөн гэж байгаа маа. Тэгээд хаалгын догшоод жагаад онгойлгосон чимээ ахныг өрөөс нүдэрээ хараад үсээ ингэ шидлээл ингэ эвгүй харсаад байсан. Чимээ ахаа танайд орё. Танай гэрийн жаврын үргээ сайхан дуулаа гэсэн чинь манайх жаваргүй айлгаад хаалгаа тасаа гэсэн гэж. За ингэж зүсүүлэлтсэн 1 2 3 4 аймгийн ирчүүд хэлэлцсэн юм шиг цагаан тархан цамцаар гойжээ гэж. Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Сонон Балжирийн буян нэмхийн 5 хором гэж одоо Монголын утга зохиолын хүрээнд одоо алдарсан. Олон ихтэй сургуулийн дугуйлангууд яруу найраг сонирхолч бүгдээрээ 5 хором зарлж сордог яруу найрагчдын бас нэгэн одоо богино зайн мэт боловч маш том юм уралдаан одоо байдаг энэ сонирхолтой. Тэгвэл үзэгчдэд бас сонирхолтой байх үүднээс буян нэмхийн 5 хором гэж алдарсан гоё уралдаанд 5 хоромыг бас өөрсдөн дундаа зарлая. Манай хөтлөгчдөө маань бас оролцоорой. Уг нь шүлэг бичдэггүй гэж байгаа. Гэхдээ бас бичиж үзнэ гэж бас хэл уран зохиолын уншдаг чинь тийм. Уг нь наадамтайгаа уяа явуулчихсан. наадамтайгаа уяад Монгол наадам гэдэг юм уу? Энийг ягаад Ямар сэдв ирэх юм бэ? Наадгад болоор суулж. Нар зүв тойрчих байх Наадгад юм. болгаа сайхан бэлээдэн мэрэлтэй сайхан Нэг өөрөө бичих гэж байгаа хүн шүү. Жамбас. зүгээр сугуулхан чинь Нэгийг л авах юм гоо зү. тий нэрэл суулах юм. Тий. За Зөөр би хажууг газар суу. энэ чинь нэгийг аваад болохгүй шүү дээ. Нэгийг нэг суулах. Загад болгаа сайн бодоор хамаагүй чи За манай Хамаагүй сурч. найрагч ахмаа нэг сэдв суглаад энэ сэдвийн дагуу одоо бид нар Энэ чи ямар бурхан минь ээ. Сэдв гал. Аа за. гал гэдэг гал сэдв. За Гал гэдэг сэдв. Ахын сугалсан сэдвийн дагуу бид нар одоо 5 хором шүлэг бичэн. За манайхан цагаа харж байгаараа
За цаг дуусна шүү. За одлоо тавлаа. За болцгоё. Заваараад байгаарай тань. Он сараа тавьсан юм аа. Заваараад байна шүү. Цаг дуусчихлаа. 3 өгч шин нэмээ. За. За хинээс эхлэх үү? Наар хасаа наадам дүүгээсэ гэж байна шүү дээ. За тэгвэл дүү За дүүгээсээ л ихэндээ дүүгээсээ бас ихлээ. За дүү маань бол чөлөөг бас бичихгүй бичтгүү тэгээ бичихгүй гэдсэн би одоо хүчээр бас үзэгч түмэнд сонирхолтой байх үүднээс бас бидэнтэй хамт чөлөөг бичээчгээд урьсан. Би одоо уншаа. Нар хуур тэгшэрсэн энэ сайхан өдөр найрагтай наадмын хүндэт цочидтойгоо наадмын өмнөх энэ саруул сайхан шун нар жаргах агшинд галан ман суух нь юутай сайхан бэ? Би нэг шүлдэг ичлээ. Браво. За баяр хүргэе. Браво. Ер нь заавал мундаг байх албагүй яг чөлөөг бичнэ гэж бодож бол зүгээр бад цаасаа нэг хэлж байгаа. За баярлалаа. Зүүн талын нагурамгана жамма. За гал гэдэг сэдвийн дор тий. Хүлгийн туйранаас цасарсан одны гэгээг цуглуулж хүний дотроос гэрэлтсэн хөх сансрыг асааж усны эрг рүү хөлөө дүрэн асаж суунам тэр гэрэлдэв нь ойрцсон хүн шууд тэнгэрийн мандалд алдуурч одном. За баярлалаа байна. Баяр хүргэе жамба. За баярлалаа. Сайхан тогтож өгөө тодлоо чанга уушаараа байна. Өвгдийн дүр галын дэргэд буугаад ирэх шиг. Өнжимл дэлтэй зээр дажнаа үүсээд ирэх шиг. Өдөржин думжсан үүсийн хэлбэр сэмрээд ирэх шиг. Өвцөн цаанам нь үйлсийн гэлбэр эмрээд ирэх шиг. Галын дэргэд асаж байгаа орчлон бит хоёр газраас үүсэн аргалаан аавдан өргөнө. За батар шууд бацаахан шууд бай. Галыг анх нээсэн хүн гарцаагүй суутан байсан. Суутны нээлт хийж байгаач мэдлгүй. Суган дороос ол бүтээч гисэн гэж. Яг юу гэж байгаа мэдгүй хэлсэн байна. Чи барууны маа. Би шин зүүнний магнад асууж байгаа юм шүү. За энэ ч одоо яг галынхаа тухай гэхэлэр бас цээжинд гал бодомлаад Урдаас гарт өнөөд гарах болдгоо байж бас. найргийн гал бодомлаад наадмын гал бодомлаад ахлаар чи сонирн байдгийм байна. Зүгээр л одоо яг уу энэ сайхан ерөөлийг бодож үг хэлгээд суулаа. Тий. ертөнцид гал цахилж байхад би амьд байна. Ер бусын орчлон надад багтнаа. Түүдгийн дэргэд ертөнц шиндэн төмөн зун надаас эхэлнэ гэж. Ийм нэг мөр. За. Яат ч одоо зүүнний магнад босгоо. Насаа хийж байгаа шигсэн. Энэ акростик шүлгийн мастер хүн одоо алаа юм л үү. Юу чаа. За зүүнний магнад гээд эрхэм хөнгөрд өнөртөө хурд хуваалцаж би бас нэг бяцхан шүлэг яг энэ мөчөдгөр ой санамжаар энэ вин дээрээс би одоо сайн бичээгүй шүү дээр мээрээс орж ирээд За баярагш алцсан байна. Нэг одоо буруу хөдөлгсөн гэж бас ойлгох юм аа. Одоо тэгж болно. Надад яг ийм юм бооч. Дүрлсэн галын хүрээнд үүрлсэн найрагчдаж дүрлзэн дүүрэн тэргэлж шөнөөр үүрийн тэнгэр мөлхөн тэнгэр яст мэлхиймэд урагшлавч тэртээ нарна оддыг бутлан хүрэн гал мөрөн жилийн борлог мөрөн сарна тал хэрээс алс ойн чөлөө гэрэлтнэ. Боо алханы яг одоо би бичээгүй шүү дээ. Би чинь тэнэг хүн шүү дээ. Дээрээс хийсэн юм баяраа. Энэ миний энэ шүлэг жамба миний ямар ч яахгүй сая төрж байгаа шүлэг байхгүй. Ийм мөрч байхгүй шүү. Гүй тэгээ сая төрсөн. ямар ч мөрөө түүнээс одоо зүгээр нэг толгойд байж байгаа мөрдүүдээ битсэн бол зүгээр урсгаа бичсэн шүү дээ.
За сайхан буйн юм хийхээ 5-20 охромыг хитүүлээ. Хүн тэтгэж Бас тийм шүү дээ. гайхалтай байлаа. Та бүхэндээ баярлалаа. Сайхан байна. Гоё байна. Гой. Би бас нэг ган тулга маань баяраа ах маань хоёрыг одоо бас нэг сайхан энэ шүлэгнийхэд ард талд нэг гоё морь татлаач гэж. Баяраа та нар гоё морь тавгаач баяраа. Хаана гэдэг юм байхгүй. Гантод хошоо татлаа. За энэ бол дээрээс бараг 1 минутын хугацаар заах чи доо тий. 1 минутын дотор л морь татлаа. За манай хоёрын морийг нэг татлсан морийг бас үзэгчдэрдээ сонирхуулаад бас гарын үсгээ зурж урч Гарын үсгээс орчих. Гарын үсгээ зурх юм. За Гарын үсгээ зурж шүү дээ. Яа энэ ер нь гал. Гарын үсг бүгдийн татчих. манай ган тулгын морь. Ястаа нэг дүүлж байгаа гал. үнэхээр хурдан морь байна. Үнэхээр давхиж байгаа нэг юм сайхан морь таталж зурлаа. Тэгээ одоо сайхан ингэж морь таталж зурдаг юм онцлогтой бас олон сайхан найрагчд байдаг бидний донд. За баярахынхаа бас морийг ингэ. Надад одоо тэгээд минут хүрэхгүй хуцаа гэсэн шүү дээ. Галтай саран тамхтай мөрө толгойг нь үлээлгэж зурлаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч чиглэл компани хамтын хүчээр хөгжлийг бүтээцгээе. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Сүүн Зармаг чанарыг эрхэмлэнэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Саруул Кемп амралт тайван орчинд тэргүүн үйлчилгээ. За ингээд бид бүхэн энэ дүүдэг галын дэргэд сайхан уурын аялгаутай олон дурсамж хөдөрсөн сайхан орой байна. Одоо манай лавга ган тулга Жамбайтрууд бас ган тулга Аривжагийн намынхан гээд одоо орчин цагт нам их ярьдаг болж тийм учраас бид нар чи Аривжагийн намын бас бие даасан дүрмтэй, бие даасан дэгтэй, бие даасан оюун ухаантай, бие даасан хүчирхэг сүл дуутай, бие даасан амьдралын ертөнцтэй том нам шүү дээ. Одоо Эрдэнэгийн годог Анзан Аривжагийн намын гишүүдэн ярилцтал сууж байгаа учраас та нэг 80 удагтын нэг аял уусан. Яа тэгээ өдөржин чанар хэмээн сайхан аяг яа. Энэ бол энэ сайхан аялгау энэ сайхан дуундаа бол догшоо хотод маань. Мянган нам зэрэг нам уушаад мянган зуул мандуулаад ийм их шидийг үлдээлээ шүү гэж үлдээсэн Монголынхаа ард түмэнд үлдээсэн сайхан. Ашигтай аялгау юм аа. За тэгээ та бүхэн сайхан аялны эстэй тахад хуураад. Шүлэгтэй дан зураг. Юугаа яваарай. Туйлсимын 10 зүгтээ номчлон сайран тунгалаг тэнх сэтгэлийг барьж амин сүслэн өргөн луутад ормын сар зүгчлэн тэргэлшиж лусын амиг ертөнц даяар сонсоо зүрхний угаас итгэмж туйлсыг өрдөн зүүдэн гэгэний орны 5 дохоогасаа өөрийнхөө галаар таныхан зүг дүрлзэнхэн дурсан би өрөөлийн нүднээс алс өөрийн дэрэгдэл оршдогдоо ман тайхан хорвоо шүүдэр хургалхын үлгэр майн тарны шиднэ нүдний минь нулмс чөрглөн янаг амаргийн сэтгэл онож явахын заяа өндөр яйлуу сартай дорн ийм уярн дуулан билээ өндөр дэдвгийн минь тасам хар чулуутай яндрас хэрвээ алсын сингван дээр цэлмэг тунгалаг болсноо насан туршид дурсан би энгэр болоод тэнгэрчин элэг зүрхээрэн мөргмөө эрэмэг тэнгэрийн зарц минь эрдэнэгийн хотогт минь өөрийнхөө гадар бид насан турштан дүрлзэн дурсан эрэмэг тэнгэрийн зарц
Эрдэнэгийн хотогт минь ээ. Жанлавчин жанлавч. Хура. Бас их сайхан онгодтой, хиймэртэй байна. Хэдхэн хормын дараа Монгол наадам эхлэх гэж байна. Та бүхэндээ энэхүү одоо урилгын хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай одоо нэвтрүүлэг маань төгсөх тунд өгч байна. Монгол наадмын салхисаа үлдэж эхлэх гэж байна. Тэгэхээр азаргаар хэлнэ гэж би бас дөрөв ярьж байсан. Одоо бүгд л энэ сайхан азаргаа мордуулж байж Монгол наадам эхэлдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр азаргийн шүлгээс бас нэг дөрвөн хэлье гэж бодож байна. Сайн гүйсгээд уншихгүй юу? Тэгэхүү. За азаргийн шүлгээд дуудчих. За Цахиуртэй хээр тал цэцгэн дэвсэж хэрдэглэх үе. Цагирг номорчлон тэвхэн чангалж тэгшрэх үе. Хуур татаад зог тусах үе. Хуртай газрын өвсөнд гал тусах үе. Азар хэрэгв азан дотор уяач хэрэгвэ. Сүмийн тагтаа нисэх шиг гөлөмдөрөвхөд сүүжнээс нь тэнгэр шовторч туйлс болоод сумын зөв эсгэрэг шиг хурд алдуурахад сүүлнээс нь салхи шовторч тоос болоод үсэрсэн чулуугаар окторгын үдийг зүсэрсэн гэрээр хямрын үдийг шашир дэлээр тэнгэрийн үдийг шаштрэр турн газрын үдийг нээж иргв нэвтэлж иргв ерөөлийн тавгаж наа цэнхэр алсаас сугарч иргв дээдс өгдөмн нүүж иргв дэргэд газар нөөж иргв дэлтэрийн батгас дэвсэж иргв дэлхий нүдэн дотор нь салгиж иргв азар хэрэгв. За тэгээ өнөөдөр сайхан байна. Галаа тойрч суугаад энэ наадмын урд шөнийн энэ сайхан амгалан шөнийг найрагч ах нартайгаа үйдингийн нөхдөдөө дорсомж дүүрэн энэ бол одоо хожимо гэрэлт сайхан дурсамж болдгүй л гэж одоо бодож байна. Хүчит бөхчүүд нь эр бартай, хүлэг мөрд нь сайхан давхилтай, цэцмэргэн харваачт нь оноо уухай, элбэхтэй сайхан наадах болтугай гэж өрөөл өргөё. Хураа. Зурга шат шүлэг хэлье гэж бодлоо. Ийм нам гомод харлаг ялааш нойрсон илүүрэн хоншортой зох гэрэл танилгүй төөрн гүн шөнийн одод нам талаар харавж гүйжөө мордын туурын орвснаа. Нар сайхан мандсан наадмын өглөө ирэх төглөө. За баярлалаа. Хүрээ. За ингээд яруу найрагч бид бүхнийг Мас телевиз маань нэвтрүүлгийнхээ одоо энэ сайхан гигэн хойморт урьж оролцуулж шүлэг яруу нарыг дуу хуураар цэнгүүлж олон сайхан дурсамжийг маань үзэгч түмэнтэй уулзуулсан Мас телевизийн хамт олондоо маш их баярлалаа гэдэг хэлье. За нэвтрүүлгийн одоо энэ сайхан хойморт шүлэг яруу нарыг дуудалсан хамтдаа жаргасан Монгол түмэндээ бас их баярлалаа. За мөн нэвтрүүлгийн одоо ивент тэтгэгчээр ажилласан чиглэл компани Сүүн зармаг компаниудаа маш их баярлалаа. Яруу найрагчдын дуу хоолой Монгол түмэнд одоо хүргэсэн энэ сайхан үдшийг бас хуваалцсан хоёр компанидаа бас баярлалаа. Наадам бол бидний өвөг дээдсээс өвлж ирсэн баяр, яруу найраг бол бидний сэтгэлээс төрсэн баялаг. Энэ хоёрын уулзвар дээр Монгол хүн оршдгоо. Зодог дундаа чангарсан эр харах өвгүүд зогдор хүрэн тэмээ шиг архайлданхан байна. Эртний судрын хуудаснаас домог дэлгэн хуучлах нь эсхий гэрийн гаднаас үлгэр зүү дүүгэлтэй. Нуурын шувуу усан даам буугаад нургих шиг нутаг нутгийн наадам айраг найраг ар цэнгэнэм арслан зам бөхчүүдийн уул алдалсан дэвэнд аяг маягхан бүсгүй ааш алданхан байна уу да. Монгол түм минь сайхан наадаарай. Эхний бадаг эхэллээ тэгэл дууруугаа задагч байна. Хамахгүй дөрдөг гардаг үстэй. Адууны хөл дөрдөг цэцэг байна чи. Би чав нэг үдсэн юм шиг харагдаад байсан. Тэгсэн чи 9 хатантай дэстэй юм байна. Одоо хин рүү харах юм бэ? Зүгээр хоорондоо яриад авч. Энэ айгүй зүг юм. Цүүгээр бидний өвсөн сүүн зарим.